Тэнгэрийн аялгаа нэвтрүүлэг үргэлжилж байна. За манай дараагийн зочин бол сонсогч та бүхний бас л сайн таних соёлын гавьяа зүтгэлдэн Нацаг доржийн шагналт зохиолч, сэтгүүлч Санжийн Пүрүүга юм аа. Өдрийн мэнд төргий танд. За баярлалаа. За бид Тэнгэрийн аялгаа гэдэг нэвтрүүлгээр радиогийн уран бүтээлчдийн зохиосон дууг сонсгоод хэрхэн яаж төрсөн тухай хуучлан ярьж байгаа юм л да. Тэгээд фондныхоо оюун төгсөгчөөс асуусан чинь Санжийн Пүрүүгаан ээжтэй зүүдгээ дуу байдгийг штэ гээд. Тэгэхээр энэ зэрэг сонирхоод аваад тэгээд харин золоор тааралдаж нэвтрүүлэгтээ оролцуулж юм л да. За. Энэ шүлэг яаж төрсөн тухай ярих юм л да. Энэ зүгээр би ерөөсө шүлгийн ганцхан ном гаргасан юм. Үргэлжлсэн үгийн төрлөөр бол 30 гаруй номтой шүү. 30 гаруй номтой. Тэгээд шинэ өдөр гэж. Тэгээд энэ хонлооз гэдэг дарахад байдаг юм гэсэн хөгжмийн зохиолч хүн байна лээ. Тэгээ энэ хүн аваачаад тэр ээжтэй зүд ая хийцсэн байна л да. Энэ зүгээр нэг шүлгэл байсан. Миний хувьд л хэрэн дуу бичнэ гэдэг бол өндөр боловсролтой уран сайхны маш их таашаал мэдрэмжтэй хүмүүс хийдэг гэж бодож байсан. Зүгээр шүлэг зохирлол болж л бай. Тэгэл ажил юм шиг байсан үед хийсэн. Тэгээд нэг өдөр манай энэ Төмөрхөө гэж Монголын радиогийн хөгжмийн албанд байдаг тэр бүсгүй оюун төгс тэр хоёр өөрөө ч нэг дуу яваад байгаа юм энэ радиогоор гэж байна. За. Тэр ямар юм байдгийг. Өөрөө бол мэдээгүй юм байна шүү дээ. Мэдээгүй. Тийм галзуурсан гэж юу байдаг юм чи энийг сонс гэсэн чинь надад сонсгосон л тоо. Тэгсэн чи энэ хүн хэзээ хийгээд бичүүлээд манай алтан санд өгч явдсан юм байна лээ. Тэгээд би ч ер нь дөрөв хэллээ одоо дууны шүлгийг бол над ч юм бичдэггүй гэж бодож байсан чинь хүний юм дотор бас дуу явж идэг юм болоо да гэж дотор бол ингэж бодсон. Ингэж нэг ганц дуу тавлаа гэж баярлж байсан чинь хөгжмөн зохиолч энэ дэр бас нэг дуу хийсэн гэд бас энэ фонд байдаг юм гинлээ. Би ч одоо юм их хоёр голдоо. Тэгээд тэр Эндрэ ягаад тэрийг бичсэн вэ? Тэр нэг өдөр бид нэр ингэж нэг уулзаад ярьж байсан чинь тэр дуу бичдэг зохиолч гэж ямар байдаг юм гэдэг хор малтаа болох тэр мэд өвдмөр үтчээч чад. Тэгээд ширэн дээр дэвж гараа явчихгүй. Тэгсэн чи би аяа хийцэн. Дараагийнх нь гэсэн чинь дараагийнх нь бүр бүүн гацаа байхгүй. Тэрнээс цааш яаж явах хэвтэй юм. Үйл явдал яаж холбогдох хэвтэй юм. Тэгээд нэг тийм хоёр юм байдаг юм лээ. Энэ бол одоо миний анхны дуу болж таарч байна лээ. Ээжтэй зүуд. Энэ дууны шүлэг нь бол хэдийн үед төрсөн? За тэрийг ёстой мэдэхгүй нэ. Тэр миний шар номон дотроос л авсан юм лээ. Тэр шинэ өдөр гэдэг. Тэндээс аваад. Тэр дотор шинэ юу дууны шүлэг гэж миний л өвд байхгүй юм чи тэгэл юм хийх хүн бол нэг санаага олчих юм бол авал хийдэг юм болоо даа л гэж бодсон. Би тэгээ хонлооз гэдэг хүнтэй нэг тааруулаад их баярлалаа гэж хэлмээрс нэгдээд байдгийг. Тэгэл би анхны дууг л гэдэж авсан тийм ээ. Одоо тэгээд бас нэг ганц хоёр дуу хийчихсэн гэж бодогдож байна уу? Бодогдохгүй тэр чинь бүр ерөөсөө надад их цөөлөх асуудал байгаа юм шүү дээ. За. Тэрэн дээр бол ганц сайхан өгөөл өвчгийнсэн гэж тэгж л бодод суудаг. За баярлалаа. Тэгэхээр Монголын радиод орсон тухай, радиогийн ажилтан байхын баяр жаргалын тухай товчхон сэтгэлдээ хуваалцахгүй юу? Радиод бол 1969 оны 11 сарын 29-ний хагас өдөр орсон. За тэрнээс хойш би 6 жил радиогийн хүүхдийн нэвтрүүлэгт ажилласан. За радиогийн хүүхдийн нэвтрүүлэг гэдэг бол нэг хүүхдэд нэвтрүүлэг хийнэ гэдэг бол ямар нэгэн намын ажилтны юм амлалтад юм хэлж байгаа биш. Шал өөр байдаг. Өөр ертөнц. Шал өөр ертөнц. Одоо тэр хүүхдээ чинь одоо номлох цагтааш номлон за тэгээд найзлагч үе гарна. Гарна. Тэгээд ерөөсөө энэ хүндрэлгүйтэй нэвтрүүлгийн төвхийг ч юм уу одоо ингэж аваад үзэхэд
гол нэвтрүүлгийн хөөхдөд гэдэг юм шиг байна лээ. Би Монгол радиогийн халуун цагийг бол тийм юунаас ихэлсэн. Өнөөдөр ч гэсэн манай нэг хөөхд нэвтрүүлгүүд бол их сайхан явж байна. Бүр хүн олохгүй юмнуудыг олж авчираад ерөөсө хэдхэн минутанд хэдхэн секунд ч юм уу хилдэг. Хөөхд бол мэдээллийг маш их богино хугацаанд сайн хүлээж авдаг л байхгүй. Тэгээ тийм газраас ихэлсэн. За тэгээд яг хөө зүгээр радиод ингэж ажиллахад үндсэндээ би 20 жил ажиллалаа. Донд нь бол сургууль соёл тэгэл одоо тэр утга зохиол урлаг сууны энэ гал юмнууд явж байлаа. Тэгээ радио бол над уран бүтээл их том хүмүүжил болгосон. Радиоор уран бүтээл маш том лавртаар. За бид нэр бол ярьж л байдаг зохиолч нэг өөр, сэтгүүлч нэг өөр гэж. Радио чинь зохиолч сэтгүүлч хоёр нь хамт явдаг байхгүй. За тэгээд радиогийн томлолт гэж одоо нэг их буянтай юм байсан. Би радиогийн томлолтоор нь Монгол улс тэгэхэд 18 аймагт байсан сүүлд нэг 2 нэмэгдэж шууд. Тэр хоёрын ч үцэлгүй яах вэ? Тийм ээ. Тэр бусдын аймагуудаас ч олгоод очиж ирсэн байх тэр нэг замын дэм буудлын газар шиг юм чинь. Тийм зам дагав. Тий. Тэгээд би янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүстэй сайн сайхан хүмүүстэй уулзаж явсан. За хүний л хорвоо болсон хойно бол ачаа сони юмнууд байж л байдаг. Би тэрийг нэг тийм үлгэж аваад энэ одоо миний уран бүтээл хэрэгтэй юм гэж нэг тийм үлгээд шатгалаад байдаггүй. Яг одоо хөө зэрэг миний зохиолын өөрийн агуулга нь их инэрэнгүй үгүй хүнлэг сайхан хүний тохиолж битчих юм шиг байдаг. Тэр үгээрч би явж яваа тэр үгээрч дуусна. За баярлалаа. Ингээд одоо сонсогчдод хоёулаа таны анхны дуулах. За. Ээжтэй зүуд гэдэг дуу сонсгоё. Энэ дууг соёл урлагийн их сургуулийн оюутан сая жаргалд болсон юм билэ. За, яг бурхан мань цаас сонсъё.